Хамтдаа бүгдээрээ чимээгөө цагаа эхлүүлцгээе. За өнөөдрийн чимээгөө цагийн сэдэв нөхцөл болцолгүй хайр гэсэн байна. За залбираад эхлэе. Эзэн минь би таны үгнээс суралцахаар ирлээ. Тэгээд өөрийнхөө үгээр өнөөдөр бидэнтэй яриач. Тэгээд таны үг биднийг өөрчилж бидний хөтлөн дагуулах болтугай гэж залбирч байна. Амен. Бурхны үгэнд энэ дэлхий үүсгэхээс өмнө бид түүнийг хайрлахаас ч өмнө мөн итгэхээс өмнө бид буруу зөв зүйл хийхээс ч өмнө тэр биднийг хайрлсан гэж байдаг. Үнэхээр гайхалтай биш гэж юу? Бурхны бидний гэсэн хайр хизээж дуусашгүй бөгөөд ямар ч нөхцөл болцолгүй хайр юм аа. Бурхны хайрыг авахын тулд бид ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж Бурхан шаардаагүй бөгөөд бид ч бас түүн шиг бусдаар хайрлуулахын тулд ямар нэг зүйл шаардах хэрэггүй юм аа. Хайр бол ямар нэг үйл хийж байж эсвэл хийхгүй бол гэсэн шаардлага байхгүй. Нөхцөл байдлаасаа болоод өгөх, үгүйгээ шийдэх бас тэд надад ямар хандаж байгаагаас шалтгаалаад асаагаад унтраадаг зүйл биш юм аа. Есүс Христэд итгэгчид бид энэ дэлхийд Бурхны ямар ч нөхцөл болцолгүй хайрыг тараах хэрэгтэй. Бурхны хайрыг бид ойлгож чадахгүй. Учир нь бидний мэдлэгээс давсан асуудал юм. Бурхан өөрийн хүүхдүүдэд өгсөн илчлэл юм аа. Энэ бол бид эзэнтэй ойртох тусам мэдрэгддэг. Тэгээд бусадтай хуваалцахгүй бол болохгүй тэр зүйл юм аа. Хизээж хувиршгүй ямар ч нөхцөл болцол шаарддаггүй хайранд бусад хүмүүс хамгийн сайн итгэдэг. Энэ бол хинч байсан ялгалгүй хайрлах юм аа. Бурхан биднийг иймээр л хайрласан. Тэр бидний хамгийн сайныг олж хараад хувиршгүй хайраараа хайрлаж өөрийн хүүгийнхээ дүр төрхтэй адил болгохыг хүсдэг юм аа. Та Бурханы хайрыг зүгээр авсан бол бусдад ч бас зүгээр л өгч сураарай гэж байна. За өргөжлүүлээд 1-р Иохан 4:21-с. Бурхныг хайрладаг нь ах дүүгээ мөн хайрлах ёстой. Бид энэ тушаалыг түүнээс авсан билээ гэж байна. Амен. Бүгдээрээ хамтдаа Бурхныг хайрлаж бас түүний хайраар бусдыг бас хайрлцгаая. Тэгээ Бурхан ивэг